харшлын эмч Сарангой бид манай студид цаг зав гарган ирсэн байна. Эмчийн студид хүлээж авъя. Хэрвээ манай үзэгчдэд бас харшилтай холбоотой ямар нэгэн асуудал байдаг бол асуулт байгаа бол та бүхэн манаас бичээрэй гэж хүсэж байна. Тэгээд бид алуулах эмчээсээ зөвлөгөөг аваад та нартай мэдээлэх болно. Сайн байна уу танд? Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Чивчээ зүгэн. Тэгээд та микрофон өөртөө яг тааруулаад за микрофон өөртөө гоё тааралцаад. За танд өглөөний мэндийг дахин үргэлж маш гайхалтай гоё сайхан харагдаж байна. Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ирсэнд баярлалаа. Тэгээд бид таныг ерөнхийдөө танилцуулсан. Гэхдээ та өөрийгөө дэлгэрэнгүй сайхан танилцуулаад гурлаа өнөөдрийнхөө ярианд оръё. Намайг Сарангой гэдэг арьс хашил гоцлын эмч, ангаа ухааны доктор. За ингэж асуумаар байна л да. Одоо манай терминал нэгтгийг яг одоо телевизээр үзэн суугаа хүмүүс бага насны хүүхдээс эхлээд бас хөшин настай хүмүүс ч байдаг. Тэгэхээр харшлыг та маш энгийн байдлаар тэр хүмүүст үзэж байгаа хүмүүст ойлгомжтой байдлаар тодорхойлж хэлвэл юу гэж хэлэх бол харшил гэж юу яг юу юм бэ? Бидэрт яагаад харшил гараад ирчихв те? Харшил гэхээр айгүй өргөн хүрээний ойлголт. Шалтгаан айгүй олон. Тий маш олон шалтгааны улмаас арьс салст дээр гарч байгаа хариу урвал нэгсэн доо. Арьсан дээр болохоор бид нар одоо жишээ нь янз бүрийн тос төрхөнгүүд нүүруулаагаал захтнаал гэдэг юм уу тий косметикийг энэ бол хариу урвал. Шууд дахиад тоосонцор агаартай хамт хамар руу ороо салст дээр суугаад хамрын битүүрээ нуснаа гожод ирж байгаа энэ бас хариу урвал. Нэгсэн доо арьс салстын үрслийг бид нар дерматит буюу харшил гэж хэлээд идэг. Хариу урвал нь тууралт гараад байна, носгоожод байна, эсвэл захтнаад байна гэсэн үг. Тэгэхээр шалтгаан маш олон гэхээр олон төрлийн харшил байгаа гэсэн үг. Тэгэхээр хүрэлцээд арьсан дээр хүрэлцээд хариу урвалаар нь дерматит үсгээд гарч байгаа тууралт гэж болно нэг. Эсвэл агарын одоо нөгөө юутай хамт амьсгалангууд тоосонцор салст дээр суугаад нүдэн дээр хамарлуу амруу одоо тий бусад салст руу ороод хариу урвал өгчөж болно. Шууд дахиад идэж уухан байж болно тий хүнс юм идлээ эдсэн чинь биеэр дүрэн тууралт гарчлаа. Эсвэл имийн байж болно тий маш их хэмжээгээр юм уу олон юмнуудыг давхарлаад юм уу за эсвэл зарим хүнд бол мэдрэгшилтэй хүмүүст жоохон амсгатал буцаагаал хариу урвал өгж болно тий тэгэхээр имийн гэдэг маань тариагаар орж болно имээр орж болно эсвэл булчингаар орж болно эсвэл хүрэлцээд юм наадаг одоо юм имийн агуулмжтай юмнуудыг арьсан дээр салстан дээр хөрөнгүүд нөгөөдг нь хариу урвалаар гарч болно. Тэгэхээр ер нь бол харшил гэж хэлэхээр маш өргөн хүрээний ойлголт болоод ирж байгаа. Улирлын чанартай юм уу? Эсвэл тухайн хүний хэрэглээтэй холбоотойгоор өөр харшлууд хүн болгонд өөр илрээд байгаа. Тэгэхээр одоо нөгөө улиралтай холбоотойгоор ярих бол одоо хавар болж байна тий. Тоосон зэрэг агарын чигшил буурж байна, хуурай болж байна, манай монголчин салхи шороо гарч ирж байна. Энтэй хамт ургамал зүлэг гараад ирнэ. Тэгэхээр нөгөө ургамлын тосны харшил гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ өөрөө яаж юм гэхээр бид нар агаартай хамт тэр тоосонцор ургамлаас гарч байгаа зүлгнээс гарч байгаа эсвэл тоосонцор юмнуудыг амьсгалаад нөгөө тоосонцор маань салст дээр суунгууд цаанаас нь одоо нөгөө хүлээ авар эсүүд байгаа байхгүй арьсан дээр маань салстан дээр маань тэр нь холбож аваад цаашаага мэдээлэл дамжуулчихж байгаа байхгүй. Цаашаа мэдээлэл дамжуулаад дархлаа нийсэд очиод хөө ийм тоосонцор орж ирээд ийм молекул мастай ийм уураг орж ирээд энэ одоо ингээд ороод ирээд шүү гэдэг мэдээллийг өгчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр дархлаа нийсэд маш олон эсүүд байгаа. Тэрэн дотор нь санамж үүсгдэг эс үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар харшилтай болчихж байгаа байхгүй. Хамгийн эхлээд орж байгаа тоосонцор бол хамгийн ихний харшил байхгүй. Нөгөөх маань харшлын тэр молекул оронгуудаа бүх одоо тоосонцор ургамал зүлэг тэрний тэр тоосонцорыг хүн болгон бас хүлээж авахгүй шүү дээ. Тодорхой хэмжээний молекул мастай болоод ирэхээр нь цаана хүлээ аваар эс буюу тэр эсүүд маань холбоод авдаг. Холбож авангуудаа цаашаа дархлаа нийсэд санамж өгөөд нөгөө дархлааны эс маань нөгөөдгийг санамж болгоод ингээ мемори болгоод үлдээч. Тэнгуут дараа нь яг тэрнтэй ижилхэн молекул мастай юм дахиад ингээ ороод ирэнгүүт нөгөө дархлааны эсэс чинь захтнуулдаг бол айлгадаг одоо нөгөө хариу урвалын бицүүдэ ялгаруулаад найтайлах юм уу эсвэл нус нь гоожих юм уу эсвэл тууралт гарах юм уу болоод ирж байгаа байхгүй юу. Энэ дээр хэмжээ би нэг юм асуумаар санагдлаа л да. Харшлыг ялангуяа одоо сая ярьж байгаа урмал болоо тоосонцрын харшлыг бол хотчлтын өвчин гэж бас нэг тодорхойлоод яриад идэг штеп. Энтэй холбоод үзэх юм бол бид нар хитрхи цэвэр цэмцгэр хотод байгаад заримдаа ингээд тоосонцортой газар байгаад эсвэл ургамал ихтэй газар очихоор бид нар харшил өдөөгдөх тий харшилтай болох үндэслэл бас гарах боломж нэгдээд энийг хотчлт гэж тайлбарлаад байгаа юм. Та энийг юу гэж тайлбарлах вэ?
Энийг арай өөрөөр тайлбарлана. За. Хотчлт гэхээр хүн амын шигүү сууршил гарч ирнэ. Дээр нь тоосонцор эдмээр нь илүү хогийн тий ургамлууд илүү ургадаг ч юм уу тий. Тэр нь илүү гэсэн үг. Тэгээд ирэхлээр давхар юу гэж ингэж агаар маань цэвэр биш болчихж байгаа байхгүй юу. Нэгсэндээ амьсгалж байгаа агаар дотор агуулгадах тоосонцрын нэг жижигхэн нь илүү болчихж байгаа байхгүй их хэмжээ. Гэтэл хөдөө гадаа гарлаа шүү дээ. Агаар салхинд гарлаа, ууланд очлоо. Хот шиг тэгж их бужигнсан тоосонцор их одоо нөгөө концентрацтай их тийм нөгөө тоосонцрыг агуулсан агаараар бид нэр амьсгалахгүй шүү дээ. Илүү хүчил төрөгчөөр баялаг сэрэг агаараар амьсгална. Нэгд. Хоёрт нь болохоор давтан бид нар энэ одоо яг хотчлт буюу тэр нөгөө хогийн ургамал ихсээд байгаа, хог шороо нь ихсээд байгаа, тэг хүл ургамлууд нь үйт нөгөө ургамлууд нь ихсээд байгаа. Энэ тохиолдолд бид нар тэрнээс нэргүүлээд одоо нөгөө харшил үүсгээд байгаа юм бол тэрийг нь бариад эмчилгээг нь хий гэдэг бас нэг арга гараад ирж байгаа байхгүй. Одоо тэгэхээр тоосонцор ороод ирлээ. Одоо жишээ нь бид нар вакцины эмчилгээ гэж яриад байдаг тийм харшлууд дээр. Тэгэхээр одоо шарилжлуулнаас одоо хөл дургамлуудаас бид нар харшилтай байлаа гэж үү. Тэгвэл тэрнээс нь аваад хоргүй болгоод бага концентрацаас өндөр концентрац руу савлаад тэрийг одоо жишээ нь 4 сарын 1-ээс 7 сарын 15 хүртэл одоо нөгөө хогийн ургамлын маань гарахаас нь өмнө харшил маань сэтрэхээс нь өмнө биед нь багаар өдөр болгон хамралууга цацаад одоо нэгсэндээ хоргүй болгосон тоосонцрыг бие рүү оруулаад дархлаанаас нь хариу урвал өхөө болоод дасал үүсгэж байгаа юм. Энэ даслын эмчилгээг нь бид нар вакцины эмчилгээ гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ даслыг үүсгэх юм бол тэр тоосонцор дараа нь орж ирсэн ч хариу урвал өхөө болчихж байгаа байхгүй. Тэгэхээр хашилгаа болчихно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс ингээл ам дамжаал янз ингээл уламжлалт аргуудыг хэрэглээд идэг шүү дээ. Одоо голоо молог хэлнэргээл ярьдаг тий янз сортог гэл тий. Тэгэхээр тэд нар нь одоо нэгсэндээ ургамлыг л одоо тэр амтны гэсэн дотор байгаа ургамлыг оруулаад нөгөө дасал эмчилгээтэй маань адилхан юм хийх гэдэг байгаа байхгүй. Гэхдээ тэр маань яг шинжлэх ухаанаар батлагдсан цэвэр байх уугүй юу, дотор нь шимэг чорхоо эднэр байх уугүй гэдэг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор яг 100% тэрийг бол эмчнэр зөвлөдөггүй. Харин эмчнэрийн зөвлөдөг эмчилгээ нь юу вэ гэхээр одоо яг бид нарын ингээд нөгөө ургамлын тасны харшил маань 3 үе шаттай байгаа шүү дээ. Одоо нэг 4-5 сар болоод тэрхээр зүлэг ногоо гараад ирчихнэ. За 4-5 сараас миний харшил сэтрээд ирдэг гэж хүмүүс байна. Шууд дахиад 7 сар болоод 6-7 сар болоод модлог ургамлууд модлог ургамлын тоосонцрууд гараад ирчихнэ. Манайд илүү их нөгөө хөвмөн хаяал уляас гэл ингээд явдаг штэ тий. За 3 дахь нь болохоор 8-9 сар болоод намар болоод хуурай болоод ирэнгүүт нөгөө хогийн ургамлууд буюу нөгөө хөл газрын ургамлууд гэдэг тий. Тэд нар маань ургаж эхэлдэг. Тэгэхээр нөгөө шарилжлуулны харшил маань сэтэрдэг. Тэгэхээр бид нар тэр харшлууд нь сэтэрхээс өмнө урьдчилаад тэр нөгөө саяны дасал эмчилгээгээ хийчихвэл нөгөө нэг гардаг шинж тэмдгүүд маань багасчихна гэсэн үг. Тэгээд тэрийгэ жил болгон давтаад явхлаар дасал үүсээд сүулдэ харшилгүй болох гол эмчилгээ маань болж байгаа юм. Тэгэхээр энэ вакцины эмчилгээ 2-3 янз байгаа байхгүй. Өмнө нь бол бид нар яг энэ нөгөө вакцины эмчилгээ эднэр хийдэггүй байхад одоо ч гэсэн бас хийж л байгаа л да. Нөгөө өөрийнх нь цуснаас нь аваад центрифугаар эргүүлээд ээлцийг нь ялгаж аваад буцаагаад өөрт нь хийгээд идэг. Тэгэхээр өөрөө юмыг аваад буцаагаад өөрт нь хийж байгаа боловч дархлааг дэмждэг байхгүй. Тэгэхээр хариу урвалаар нь харшлан гайгүй болоод байна гэж барьдаг. Хоёрт нь болохоор яг юун дээр нөгөө Оросоос эднэр ороод ирж байгаа таблетк болгоод одоо түрүүний хэлсэн ургамал зүлгэнээсээ аваад тэрийгэ таблетк болгоод нөгөө таблетка уудаг. Монголд болохоор одоо биологийн шинжилгээ ухааны доктор Сангидорж багш анх гаргаж ирсэн арсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын лаборатори дээр бол хэрэглэж эхэлсэн нэг вакцины эмчилгээ байгаа. Цацлага байхгүй юу? Тэр маань жил болгон л хийгдэж байгаа ер нь бол. Тэгэхээр тэр маань 4 сарын 1-ээс цацлага цацаж эхэлдэг хүмүүс. Вакцины эмчилгээ гэдэг нь цацлага эмчилгээгээ вакцины эмчилгээ гэж түрүүний хэлээд байгаа хоргүй болгосон уусамлыгаа хүндээ хийж өгөөд агаад энэ нь вакцины эмчилгээ байхгүй. Бид нөгөө вакцин гэхээр шууд нөгөө тарьдаг гэдэг шууд ойлголт орж ирж байна л да. Гэхдээ энэ бол цацлага баг. Цацлагыгаа вакцины эмчилгээ хамар битүүрээд ш. Нүд цахнаад ш. Агаартай хамт тэр тоосонцор хамарлуул ороод ш. Тэгвэл энэ булчинт ийн гэхээсээ илүү тэр ордог хамарлуу илүү хамарныхын салст руу цацлага маягаар хийгээд үл нэгд аюулгүй хоёрт нь хийх арга зам маань ч гэсэн амархан болоод ирж байгаа. Хүн болго өөрөө гэртээ авчичвал өдөр болгон өглөө хамраа угааж байгаа л цацаад байх
Тэгэхээр вакцин гэдэг ойлголт өөрөө бас айгүй өргөн хүрээний болоод ирж байгаа байхгүй юу? Юуг вакцин гэж бид нар хэлэх вэ гэд. Нэгсэндээ бид нар вакцин эмчилгээ харшлын вакцин гэж хэлээд байгаа боловч дасал үүсгдэг урамлын тоосон цэрийг хоргүй болгох уусамлаа л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг эргүүлээд тэр тоосон цэр түн харшилгүй болгох тэр уусамлыг нь хүнд нь оруулаад байгаа гэсэн үг. Нөгөө талаас бас нэг юу гэхээр бид нар өвөл тэгдэг шин. Нөгөө ургамал зүлэг байхгүй. Би уул нь хавар байсан чи эсвэл 7 сард 8 сард нөгөө шарилж гарахаар л харшил сэдэрдэг байсан чинь одоо өвөлч гэсэн хамаагүй миний харшил сэдрээд байна. Тэгэхээр энэ өөрөө солилцсон харшил гэж нэг юм байдаг байхгүй юу вэ гэхээр түрүүний хэлсэн тийм нөгөө тоосон цэр ороод ирэнгууд дархлааны тодорхой хэмжээний молекул масстай одоо хүндийн жинтэй юмыг очиж холбож аваад шүү дээ. Тэгвэл тэрнтэй ойролцоо бүтцтэй юм ороод ирвэл андуурал холбоод авчих. Тэгэхээр эхлээд хүмүүс нэг харшлахтаа би нэг юм таршилдаг гэсэн чинь одоо зөндөө олон юм таршилдаг болчлоо гэж. Тэгэхээр ойролцоо бүтцтэй юмыг нөгөө дархлаанаас чинь хүн шиг ухаантай гэж шүү дээ тийм. Ер нь ойролцоо л нөгөө холбдог юм л байгаа дэвэл нөгөө холбож аваад санаж үсгээд. Тэрийг холбож авахгүй байх боломжтой юу? Яагаад тэгж холбож аваад байна тий энэ бас юу андуураад л одоо нэгсэн молекул масс уураг эднэр нийцлэгэн байх юм бол нөгөөдгийг чинь холбож аваад байгаа байхгүй холбож аваа санамжаа үүсгэчихэд шүү дээ дархлааны нийс дээр. Тэгэхээр энэ дээр юу явж гин гэхээр одоо жишээ нь идэж уух юм одоо хүнсний бүтээгдэхүүн ургамал зүлэг хоёр солилцсон харшил гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол бид нар шарилж луйланд харшилтай хүйт газрын ургамал одоо хөрснөөс ургадаг ногоон ургамал шүү дээ энэ чинь зүлэг ногоон. Тэрийг идээд сүү олгоод эсгэлэн болгочихж байгаа. Нэгсэнд айраг уух юм бол шарилжны харшилтай ургамал таасны харшилтай хүмүүс бол харшлан дэлбэ явдаг шүү дээ тийм. Өшөө дахиад яв гэхээр зүлэг ногоо гэхээсээ илүү бас дахиад одоо үйт ургамлууд байж болно тийм. Өшөө дахиад модлог ургамлууд байж болно. Модны одоо яа гэдгийг тосон цэрийн харшилтай одоо хусанд харшилтай хүн гэхэд алим мэдэж болно. Алимын гадаргууг нь бүтцэн хусны гадаргуугийн молекул масстай ойролцохгүй уургийнхан бүтцэн. Тэгэхээр хусанд харшилтай хүн алим мэдэх юм бол харшлан дэлбэ. За өшөө дахиад юунд тарус идэх юм тарус нь болохоор ч улиас илүү улиасанд харшилтай хүн юм гэдэг юм уу те. Өшөө дахиад зүлэг ногоо нөгөө юунаас зүлэг ногооноос илүү харшилтай хүмүүс тарус идэхээр харшлаад идэг. За өшөө дахиад яхав гэхээр бас за би ингээл нөгөө хүнсний харшлын одоо нөгөө сорилууд гэж байдаг шүү дээ. Бид нар онцлогоо бас байгаа тий. Ер нь бол юунд харшлаад байна? Хүнсэндээ юм уу, ургамал зүлэгтэй юм уу, тоосон цуртай юм уу гэх тий. Ингээд үзээд идэг харшлын сорилууд байгаа. Тэр маань болохоор урд нь бол бид нар яг нөгөө арьсан дээр нь хатгах сорил гэж хийдэг байсан. Одоо яг харшилдаг энээс харшилж магадгүй гэсэн юунаасаа бэлдэж авсан уусамлыг арьсыг хатгаж байгаад арьсан доор нь хийгээд тэрний хариу урвалыг үздэг юм хатгадаг сорил байсан тий. Одоо болохоор цусаа өгөөд цуснаас нь ингээд гаргадаг болсон. Энэ нь аюулгүй байхгүй. Одоо нэгсэндээ харшилтай хүнд бид нар хатгаад харшлын имийг нь оруулчвал бас босод огцом хэлбэрийн харшил өгөх магадлал өндөр шүү дээ тий. Тэгэхээр цусаа өгчөө тэрэндээ гаргуулчих юм бол илүү бас аюулгүй мөртлөө нэлээд олон төрлөөр гаргаад ирэх харшлын сорилууд байгаа байхгүй. За тэгэхээр харшлын сорил маань өөрөө ургамал тоосон цэрийн харшлын сорил байна. Өшөө дахиад хүнсний харшлын сорил байна. За ямар юм идэх юм бол миний харшил сэтрэх вэ? Одоо жишээ нь юм идээд гарч байгаа бол энэ чинь ганцхан хамран дээр юм арьсан дээр хурж байгаа юм биш шүү дээ тий. Идээд боловсроод биеэр эргэлдээд тэгээд тархмал тууралт гарна гэсэн үг тий биеэр. Одоо жишээ нь чонон хөрвсч гэдэг юм уу? Эсвэл эмийн харшлууд болохоор токсик аллергик дерматит гэдэг нөгөө хордлог харшлын дерматит гэдэг арсны өрөвсөл гэдэг бүх биеэр нь тууралт гардаг. Эсвэл цэв рүү гардаг ч юм уу хүндрэх юм бол эсвэл бүр цаашлаад одоо чонон өрөвсийн хүндрэл нь кивинкийн хаван гэдэг хатуу хавангууд үүсдэг. За нүд нь хавдаг, уруул нь хавд албан доогол ирдэг тий. Эсвэл тэр хавн нь хэрвээ арсны үргэлжил чинь салсдаг шүү дээ. Тэгэхээр залгуур хоолой руу ч юм уу бусад дотор эргэтэн рүү одоо тууралт гарах юм бол одоо гүйлгээд байна. Хордлого болохоор хүн гүйлгээд эхэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр дотор байгаа гидсний дотор одоо ходоод нарийн бүдүүн гидсний одоо тэр замд байгаа салст дээр тууралт гарах юм бол бид нар гүйлгэх шинж өгдөг. Өшөө дахиад арьсан дээр хүлээж авдаг эс шиг хүлээ авуур эс нь өөрөө нарийн гидсэндээ байж идэг байхгүй юу? Адилхан. Тэгэхээр юм идэхээр болохгүй юм идчих юм бол хоолны хордлого янз янзын юмны хордлого гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр дутуу задралын молекул ингээ үүсэнгүүт нөгөө нарийн гидсэнд байгаа тэр эс маань тэр одоо нөгөө салстын учуурсын маань эсүүд хүлээж аваад тэнцээ гүрүүл зөвхөдлгөө ихсээд гүйлгээд шүү. Эсвэл арьсан дээр нь туурал гараад байна гэдэг ингээ шинж тэмдгүүд янз янз гарч ирдэг байхгүй юу? Монголчуудын маань хувьд
3 сая гаруй хүн амтай бидэнд түгээмэл тохиолдоод байгаа тулгараад идэг дийлэн харшил нь ямар төрлийн харшил байгаа тийм судалгаа тоо мэдээлэл бас байдаг болов уу? Юун дээр одоо нөгөө статистик мэдээлэл буюу нэгсэндээ улсын эмнэлгүүдэд үзүүлж байгаа хүмүүсийн тоо мэдээллийг хөгжлийн төв дээр бол гаргадаг. Гэхдээ эн чинь нөгөө заавчгүй тэр улирлт ихсэн гэхгүй нөгөө улирлын шалтгаантайгаараа гараад байгаа. Одоо жишээ нь 8-9 сард гэхээр одоо ургамлын тоосны хамар аллергикэрийн нийт одоо хамар нүдний конъюнктивит одоо нүдний харшилж гэдэг юм уу тий нөгөө тоосон төртэй маань холбоотой харшлууд ихсээд байдаг бол эсвэл баяр ёслол боллоо янз янзын мэдэж уулаа гэхэд чон хөрвс нэгсдэг ч юм уу тий хүнсний шалтгаантай харшлын өвчнүүд нэгсдэг ч юм уу гэд тэгэхээр яг тэр өвчнөнд төрүүлээд ихсдэг гэсэн юм бол байхгүй тухайн улирлаасаа шалтгаалаад зан үйлээсээ шалтгаалаад хүмүүсийн хэрэгжилж байгаа эдлэл хэрэглэлээсээ шалтгаалаад харшлууд нь бол өөр. Тэгэхээр бид өнөөдөр илүү түлхүү одоо тэр нөгөө ургамлалтайгаа тийм модлог зүйлтэйгээ яриул их үр дүнтэй юм болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо яг хаврын улирал болж байна. Салхи шуурхтай, за өвс ногоо ингээд дэлбэлдэг энэ цаг үеүүдэд хүмүүст их хэрэгтэй байх болов уу гэж бодож байна л та. Тэгэхээр одоо яг хавар болоод харшил эхэллээ гэдэг бол уул нь бол 4 сараас эхэлдэг. Одоо 5 сараас одоо зүлэг ургангуйтал тэ хуураа болоод одоо агаар мань хуураа болоод тоосжилт ихсэл тэгэнгүүтээ зүлэг хавсраал ургаад эхэлж байгаа. Энэ улиралд бид нар 1 сарын сүүлээс тэ 20-оос уулын түрүүний хэлсэн одоо нэг вакцин эмчилгээгээ буюу цэцлэг эмчилгээг хэрэглээд 4 сарын юунаас барих байхгүй юу? 7 сар 8 сарын нөгөө нэг харшлуудаас сэргийлээд бид нар 4 сарын 1-ээс ер нь бол хүмүүстэй нөгөө вакцин эмчилгээгээ өгдөг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр урьдчилаад хэрэглээд нөгөө эсээ хариу урвал өхөйн болиулаад дасал үүсгээд өгчих юм бол тухайн улирал тоосон цар гарахад бид нар барьж чадчих. Нөгөө талаас юу гэхээр харшил гэхээр ганцхан нөгөө харшлын арсны эмчнэрийн асуудал биш болчихж байгаа байхгүй юу гэхээр зүлэг ногоо ургаад байна. Нөгөө нэг цэвэрлэгээ яваад байна. Тоосжилт яваад байна. Тэгэхээр за аль болох нөгөө нэг зүлэгжүүлэлтээ сайн хийгээд чигээ барих хэрэгтэй шүү. Хуурай орчин тоосон цар дэгдэн шүү дээ. Чихтэй орчин дандаа чийг тоосыг буулгана. Тэгэхээр бид нар дандаа яг чихтэй байх юм бол тоосон цар буржигнаад ахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хот төгчлөлт цэвэрлэгээ тий бусад мэрэгжлийн хүмүүстэйгээ өшөө дахиад энэ зүлэг ногоог тариад байгаа бусад байгалийн нөгөө нэг ургамлуудыг маань зүлэгжүүлээд байгаа ямар модлогийг нь хаана тарихын хаана зүлэгжүүлэхийн гэдэг юм чи өөрөө дахиад нөгөө тэрийг нь тарьж ургуулж байгаа хүн тий холбоотой болчихно. Өшөө дахиад юу гэхээр бид нар хүнс яриад тий хүнсний харшил гэхээр хүнсийг оруулж ирж байгаа. Бид нар илүү ямар хүнсийг хүүхдтэй өгөх яах юм гэхээр эргүүлээ дахиад хоол хүнсний салбарын одоо юу гэдэг тий хүмүүстэй холбогдох болчихно. За дээр нь мэдээж бодлогын асуудал явагдана. Тэгэхээр бас дээгүр бодлого боловсруулж байгаа хүмүүсийн шийдвэрүүд бас нөлөөлнө. Тэгэхээр бүгдээрээ нийлжээж бид нар энэ хотчлтынхаа асуудлыг зохицуулаад тэрэн дээр нь бид нар хоггүй шороогүй тэг хогийн ургамалгүй зүлэгжилт сайтай мод сайтай чиглэг орчинд амьдрах юм бол цэвэрхэн орчинд амьдрах юм бол харшилгүй байж тээ. Яг үнэ 100 ингээл Монголдо байхаар ялангуяа хотод байхаар харшил маш ихээр хөдөлдөг. Гадагшаа явчихаар бүр зүг зүгээр үнэхээр гоё байгаад идэг. Тэгэхээр бас ургамлаас юм уу гэхээр бас үгүй. Тэгэхээр яг энэ үйт ургамал хогийн ургамлаас миний хувьд бол яг харшил таахгүй. Тэгээд 7 сарын наадмын дараа л ер нь хэлдэм да. Тэгэл наадмын дараа нэг сайхан айраг уучих ихээр л айраг уучхаар хэвээр айхтар болно. Тарус идэж болохгүй. Тэгэл 8 сарын сүүлээрээ за 9 сард хүүлээл нэг айтайхан болдог. Нэг ийм харшилтай хүн байгаа хгүй би хүмүүсийн хувьд бас нэг ийм түгээмэл ойлголт байдаг л да юм чи одоо ингээд 4 сар 5 сард одоо пробиотик ууй тий нэг ийм ашигтай бактери ууй тэгэнгүүт харшил одоо гайгүй байдгаа сэтэрдгүй гэсэн нэг иймэрхүү ойлголт байдаг. Энийг та бас мэрэгжлийн хүний үднээс нь хэр одоо зөв ойлголтын үнэн бодит юм уу гэдгийг бас нэг залруулад хэлвэл тийм ээ. Тий. Дархлаа яриад байгаа хгүй. Яг үнэн дархлаа гэж нэг хэлээд байгаа эсэргүүцэл гэж хэлээ. Тэ юу эсэргүүцэх юм? Дархлаа гэж юу юм? Ямиг дараад ах юм гэдэг ойлголт. Тэгэхээр дархлааны эс гэдэг ойлголт байхгүй юу? Хүний биед маш олон төрлийн дархлааны хариу урвалыг өгдөг эсүүд байгаа. Одоо сая хашил гээл тэнгуут тэр
салстыг нь хөөлөгдөг тий шингэнийг нь ялгаруулдаг ч гэдэг юм уу тий хариу урвал өгдөг. За эсүүдийг цуглуулдаг ч гэдэг юм уу ингээд дархлааны эсүүд байна. А тэрний хажуугаар залгаа тусгадаг эсүүд нь байна. Санамж үүсгээд идэг дархлааны эс нь байна. Тэгэхээр ер нь бол бүх төрлийн харшлууд тэгдэж хүмүүс миний эсэргүүцээ суларсан чинь нойргүй байсан чинь жоохон ядарсан чинь тий ачаал ихсэн чинь миний харшил сэтэрчлээ. Тэгэхээр энэ дээр юу гэж нэхэр нөгөө залгаа тусгадаг эсүүд маань аливаа нэг юм ороод ирэнгүүт тэрийг нь хариу урвалыг нөхөхгүйгээр ороод ирсэн бол тэрийг залгаа тусгацдаг эсүүдийн үйл ажиллагаа сулраад ш. А гэтэл эргүүлээд нөгөө туурал гаргадаг эсүүд маань юм уу ажиллаад ш. Тэгэхээр өшөө дахиад энэ дээр аутоиммуны өвчин гэж бас байдаг л да. Дархлааны хариу урвал буюу өөрийнхөө эсийг байлаад юмыг нь ялгаруулдаг болчдөг гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар харшил дээр юуг ярих вэ гэхээр хамгийн нэгдүгээрт хүмүүс сайн унтаж амар тий. Одоо нөгөө витамин уугаа дархлаа дэмжинэ гэж хэлэхээсээ илүү ажил, амьдрал, нойр, хоол идэж ууж байгаа юмныхаа л юма зохицуулал гэсэн үг шүү дээ. Ажлынхаа ачааллаа зохицуул. Ингээд тэгэхэд өөрийнхөө эсийг л дэмжиж өгч байгаа гэсэн үг. А нөгөө талаас болохоор бид нар дархлаан дээр ярихаар шинжилгээ өгдөг. А цусны дэлгэрэнгүй шинжилгээ гэдэг юм бол айгүй олон мэдээллийг өгч өгдөг байхгүй юу? Цус ч өвтгөн байгаа мó, шингэн байгаа мó, дархлааны эс чинь ямар байгаа, харшлын эс чинь ямар, хоолой боох чинь бэлэн байгаа мó гүм, харшлын эмийг одоо уух уугүй юу гэдгийг тэр шинжилгээ хэлж өгöd байгаа. Тэрнээс гадна харшлуулахын биед оронгууд дархлааны эсмээс эсэс хариу урвал маягаар ялгараад идэг эсрэг бий гэж байгаа байхгүй юу? Иммуноглобулин Е гэж яриад байдаг. IgE гэж хэлээд байдаг. Иммуноглобулин E гэдэг. Энэ бодис ихсээд байх тусам бидний харшламтгай байдал ихсдэг байхгүй. Тухайн бодис чам руу ороод ишүү тий харшлуулах юм чи биед ороод байна. Тэгвэл би хариу урвалаар ялгараад ишүү гэдэг эсрэг бий байхгүй. Тэгэхээр нөгөө тэр чин том молекултай эсрэг бий байхгүй. Тэгэхээр хүмүүсийн хэлдгээр нөгөө харшлын им уугаад би нэмэргүй байх гэж хэлдэг. Тэгэхээр тэр эсрэг бий одоо яадаг антигистаминууд гэдэг. Гистаминыг блоколдог, хлорфенамин, кетатифенеризин гэл нөгөө харшлын эмнүүд хүмүүсийн мэддэг. Энэ эмнүүдийг уухад нөгөөх нь зүгээр бол тэр задрахгүй шүү дээ. Эсрэг бие юм чинь. Тэр эсрэг биеийг бид нар шүүжээж, концентрацийг бууруулж, хэвийн болгож, харшламтгай байдал маань гайгүй болох байхгүй. Дээр нь гистамин гэдэг бодис буюу судасны ханаас одоо ялгараад байгаа юм уу? Биес одоо юунаас ялгараад байгаа гистамин гэдэг одоо нөгөө дархлааны хариулаар ялгараад байгаа бодис байгаа байхгүй. Тэр бодис нь өөрөө яаж нэхэр очиод судсыг тэлүүлдэг ч гэдэг юм уу? Тус судас тэлээд ирэхээр цусан хангамж нь ихсээ тэнцээ эхлэхлээр чинь хөөж хавагнана. Өшөө дахиад одоо нөгөө хөөж хавагнаад одоо амьсгалж чадахгүй болох ч юм уу тэр шин тэмдгийг өгöd. А тэрийг нь бид нар тэр гистаминыг блоколдог юмнуудаар гайгүй болгоод байгаа хгүй шинж тэмдэг дараад байгаа. А гэтэл нөгөө вакцин гэж хэлээд байсан цацлага эмчилгээнүүд маань бол эмгэг замын эмчилгээ байхгүй. Нөгөө ямыг хариу урвал өхийг болиулаад ороод ирсэн бодисных нь эсрэг дархлааг нь одоо нэг өсөндөө тогтоож өгөөд эргүүлээд хариу урвал өгөхгүй болгоод байгаа гол эмчилгээ байхгүй. Одоо эндээс ингээд нэг асуухад сая бид нэг эмийн талаар ярьлаа шүү дээ. Тэгээ ер нь бид нар нэг эмчийн зааваргүй авчдаг одоо эмнүүд байгаа шүү дээ. Тэгээ эдгээрийг ер нь хэрэглээд идэг. Би ч нэг хэрэглэчгээд л байдаг юм л та. Тэгээ ер нь ингээд ер нь олон нийт ч бас энийг мэдж байгаа. Тэгээ энийг ингээд хэрэглээд байх нь дуран мэдэж ингэж хэрэглэх нь ер нь хэр зүйтэй одоо яг улмаар бас яг ямархуу эрсдэл бол дагуулдаг бол эмч яагаад байгаа гэдэг чинь эмчилгээ бичиж өгөх хэрэгтэй тий. Бид нар яагаад эмчилгээ хийх юм гэхээр эмчийн заавраар эмчилгээ хийж байвал зөв. Яагаад гэвэл тухайн мэрэгжил болгон өөр шүү дээ. Мэдээж арсны эмч мөртлөө мэс засал хийхгүй тодорхой. Тэгэхээр арсны эмч юм арс яг харшлаар мэрэгсэн арсны эмчдэр зөвлөгөө аваад зөв эмчилгээ хийх юм бол яг нөгөө эмгэг жамынхаа эсрэг эмчилгээгээ хийгээд хурдан зүгээр болно л гэсэн. Бид нар за яа тийм зүгээр гэл нэг аптекад орохоор манайх аптек чинь одоо зөөрө бараг хэлэхээр аптекад зогсож байгаа эмзүү чинь эмч шиг зөвлөгөө өгöd гэдэг тийм. Энэ хамгийн буруу болгоод. Яагаад гэвэл энэ хүмүүсийг харшлыг нь ихсгэх тухайн эмэнд дасал үүсгээд дахиад өөр тэр эмэнд үр дүн өгөхөө болоод дараагийн эмийг нэгтэг болгох. Зарим одоо нөгөө эмийн сангууд чинь болохоор шууд эсвэл хүмүүс дур мэдээд гормон хэрэглэж байдаг. Яг үнэ. Тий. Гормоны хэрэглээ одоо тий одоо нөгөө преднизолон, дексаметазон гэл нөгөө боршилтэй эднэр тариа эднэрийг шууд одоо нэг хавар болохоор одоо сэдрэхээс өмнө тариулчих гээл тариулдаг тий. Тэгэхээр харшил маань яг улирлынхаа үедээ сэдрэхгүйгээр айтайхан барьчдгийн жилээ барьчдгийн гэж яриад байгаа юм. Гэтэл тэр гормон гэдэг зүйл чи өөрөө бид нарын бие өөрөө зохицуулахтай шүү дээ. Бүрний дэвлжрахаас ялгараад байна. Кортизол энэ төр нөгөө гормонууд нь ялгараад байна. Тэр гормон нь өөрөө
тодорхой хэмжээний зүйл биднэрт ороод ирвэл өөрөөсөө ялгаруулад тэрийг дараад бид нэрийг эрүүл байлгаад байна. А гэтэл бэлэн хэмжээгээр маш өндөр тунгаар бие рүү ингээ хийгээд өчгөр гормоны хийгээд өгөхөр нөгөө цусаар эргэлдэх гормоны хэмжээ ихсэж байгаа байхгүй юу. Тэгээд ихсээд ирэнгуут тарих айгу мэдрэх шүү дээ. Хөөе бөөрийн дэд булчирхаа чиний цуснд эргэлдээд байгаа гормон чи айгу өндөр байна. Чи бити ялгаруулаарай. Очид бөөрийн дэд булчирхаагаа дарангуулад тавьчих нь шүү дээ. Тэрний үйл ажиллагааг нь дараад тавьчих. Тэгэхээр тэндээс ялгаруулахгүй үйл ажиллагааг нь дарчаар бөөрийн дэд булчирхаан тутамгшил гэдэг юм. Тэрийг нь бид нар гормоны дасал гэж хэлээд байгаа байхгүй. Өшөө дахиад гүшингөөдний хам шинжгээд байнгын гормон хэрэглээд ахаар хүн нөгөө шингэнээ алдна, эрдсээ хаяна, юм хөөнг хөлбөр царайтай болно гэд үс сургамж гэдэг юм уу тий. Гаж нөлөө маш их. Тэгээд дээр нь нэг гормонуудаа хэрэгэлсэн бол одоо тос түрхлээ гэхэд гормонтой тос түрхлээс синафлан түрхчихсэн бол дараа нь үйлчлэгээ болчдөг. Нөгөөдгөө түрхээд ч нэмэргүй болчлоо. Тэгтээ яг тийм. Дараагийн шатны дахиад хүчтэй эмийг хэрэглүүлэх гэдэг чинь дасал үүсчихэд шүү дээ. Тэр нь дарагдахгүй бол дараагийн хүчтэй эмийн дахиад ингээ хэрэглээд байх тусам улам гормоно нэхэд байна. Тийм болохоор гормоны хэрэглэн дээр маш их анхаарах хэрэгтэй. А эмийн хэрэглээг бол мэрэгжлийнхэн эмчээс нь зөвлөгөөг аваад яг зөв зохистой эмчилгээг нь хийх нь хамгийн зөв л гэж байгаа. Ургамлын тосны харшил дээр ч гэсэн яг адилхан шүү дээ. Эхлээд одоо юу гэж байна? Шууд вакцины авах юм уу? Цацлага хэрэглээд одоо дасал үүсгэх эмчилгээгээ хийгээд эхлэх юм уу? Эсвэл тэрнээс өмнө урдчилж тэгээ харшлаа дарах эмчилгээ хийгээд зовиороо алга болгоод тэгж жагаад хийх юм уу гэдэг чинь яг мэрэгжлийн эмчнэрийн авах арга хэмжээ болчихж байгаа байхгүй зохицуулах зүйл. Би эндээс бас нэг юм асуучмар нөгөө саяны нөгөө вакцин гэдэг байгаа шүү дээ. Вакцин цаслага эмчилгээ. Тэгээ энэ эмчилгээг ер нь одоо жишээ нь одоо миний харшил 2022 оноос эхэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр би одоо нэг 4 жил харшилтай явж байгаа юм. За тэгэхээр 4 жил харшилтай явсан. За тэгэл маш олон хүмүүс л байгаа. Тэгээ яг энэ вакцин эмчилгээ нь болохоор яг олон жил харшилтай байсан гүүн ялгаа ер нь гардггүй. Тэгээ яг энэ эмчилгээг хийхэд одоо жишээ нь би бол болох уу боломжтой гэдэг талаас нь л асууж байгаа юм л да. Байлгүй яг тэр нөгөө 10 жил вэ 20 жил вэ 5 жил 1 жил вэ хамаагүй. Тэр бол хамаагүй. Харин тухайн хүний одоо хэдэн жил харшлаар өвдөөд одоо шинж тэмдэг нь хэр зэрэг илрээд байгаа юм бэ гэдгээс л хамаарат. Яг ямар харшилтай байгаа юм? Хүнсний харшил байгаа мó? Яг нөгөө үе ургамлуудынх нь байгаа мó? За эсвэл модлог ургамлынх нь байгаа мó? За эсвэл тоосонцор нь байгаа мó? Тэгэд тэрнээсээ хамаарат шинж тэмдгээсээ хамаарат хизээ ямар эмчилгээг нь хийх вэ гэдэг нь л тохируулах л асуудал. Түүнээс биш хэдэн жил зүгцэн байсан гэсэн хамаагүй тэр эмчилгээг бол хийж болно л гэсэн. Манай үзэгчид яг ер нь хийлгээ гэвэл хаана хийлгэх улсын эмнэлгүүдэд тийм боломж байд юм бол арс өвчин судлалын үндэсний төвгээд 100 айлын эмнэлгүүдэд тэнд бас хийлгэх боломжтой байд юм уу? Яг тодорхойс мэдүүлэлийг тавих боломжтой бол одоо нөгөө арсны чиглэлээр яг дагнсан 3 дугаар шатлын эмнэлэг бол арсны өвчин судлалын үндэсний төв. Тэгэхээр арсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын лаборатори гэж байгаа. Тэр харшлын лабораториос тэр вакцин эмчилгээ нөгөө саяны цэцлэг эмчилгээ маань бол гарч ирж байгаа. Тэгэхээр тэрийг нь за улсын эмнэлэг дээрээ хийж байгаа хувийн бусад одоо нөгөө хувийн хвшлийн арсны чиглэлээр ажиллаж байгаа эмнэлгүүд бас энийг бол хийж байгаа. Би сүүлд бас өөрийгөө шинэ харшлаа илрүүлээд одоо танаас асуучих байдсан болов морин адууны харшил гэж бас байх боломжтой болов мориноос ингэж харшилдаг тийм байна. Юу гэхээр одоо монголчууд болохоор илүү муур нохоод ижин гэхээсээ илүү морь малтай ойрхон байна тийм. Тэгэхээр амьтан л эмч үүсдэг шүү. Амьтан эмчин бас мэдээж хөлс ялгаруулна, тос ялгаруулна, үнэртэй, өөрийн гэсэн өвөрмөц үнэрүүдтэй. Үнэр гэдэг чинь тэр агаартай хамт бас л нэг молекул орж ирэл бидний энэ мэдрэлийн эстээр хамрын саст одоо юу гэдгийг те эстээр очиж холбогдоод тэрийг нь боловсруулад хариу уруулна өө тийм үнэртэй шүү гэж ялгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд бас нэг молекул яваад байгаа байхгүй уураг яваад байгаа гэсэн үг байна шүү дээ харшлын уураг. Тэгэхээр өслөг амьтнууд бид нар нөгөө ургамлын тосны харшлын сорил дотор одоо цусаар өгөхлөөр тэрэн дээр нь морины хуу, нохооны хуу, муурны хуу гэж ялгаад гараад ирдэг. Эсвэл гэрийн тоосны хуу, тоосонцрын хуу, тоосны ачигны хуу. Тэгээд одоо юу гэдгийг зүлэг нохоо улаас нь юм уу, хусан юм уу, одоо шарилжлүүлэн юм уу, тэгээ хөгц мөгөнцөр юм уу гэд ингээд бүгдээрээ гараад ирдэг. Тэгэхээр нохооч бай, муурч бай, морьч бай адилхан эргүүлээ тэр молекулын эсрэг санамж үүссэн байгаа. Тийм ээ харин. Тэгэхээр тэр санамжийг сэдрэхэн биед орхол юм бол хариу уруулах. Тэр санамжийг яаж мартуулах вэ? Цацлаг гэдэг. Тийм 2025 онд бид нар нөгөө арсны эмчнэр ер нь бол арс судлаачдын Монголын нийгэмлэг тэгээ арсны өвчин судлалын үндэсний төв гадны орнуудтай ер нь бол холбоотой ажилладаг. Дээр үеэсээ гэх юм олон жилийн харилцаатай Оросын холбооны ус.
тий. Оросын албаны улсын Рузины их сургууль гэдэг тий юуны найрамдлын их сургууль гэдэг Москвагийн. Тэр сургууль дээрээс бид нар fellowship буюу нэгсэндээ мэрэгжил дэвшлүүлэх сургалт авч байхад Оросд хийсэн судалгаа байсан. Тий энд юу вэ гэхээр нохой, муур, морь тэр дотроо муур нохооны одоо харшилтай болвол астм болох магадлал бараг 100%. Юу гэхээр одоо муурны харшилтай байлаа гэхэд хүний биеэс өөрөөс нь кетник гэдэг уурга ялгарна. Нохооноос болохоор K1 гэж уураг ялгаруулад байна. Энэ уургийг удаан хугацаагаар маш ихээр биедээ ялгаруулах юм бол эргүүлээд нөгөөх нь астм болох магадлал. Тэгэхээр бид нар харшлыг ярихаар амьсгалын зам яриад байгаа байхгүй юу? Яг арьс харшлын эмчнэр болохоор юу ярьж байгаа гэхээр амьсгалын дээд замыг яриад байгаа. Тэ хамар, залгуур одоо хүртэл дээдлийн замыг. Уушигны эмчнэр болохоор нөгөө бронх руу ороод уушигны гуурсан хоолой буюу тэнд байгаа харшлуудыг эмчлэх болчихж байгаа. Хэрвээ астм болоод ирэх юм бол энэ маань уушигны дунд доод зам руу орчиж байгаа байхгүй юу? Хариу уруулна. Тийм болохоор арсны эмчийн асуудал биш. Одоо энийг уушигны эмч эмчлэх болчихж байгаа. Тэгэхээр хамгийн одоо эхэлж байгаа хэлбэр нь юу вэ гэхээр агаар хамгийн түрүүнд хамраар орж байгаа болохоор амьсгалын дээд зам дээрээ гэдэг утгаараа арсны үргэлжлэл нь салст гэдгээрээ арснаас хамрын салст руу тэр хэсгийг бид нар эмчлээд байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр өшөө дахиад салстын эмч гэж юу нь бол мэрэгжлийн эмч юу нь байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр салст дээр гарсан маш олон өвчнүүд байдаг. Тэгээд тэрийг бас эмчилдэг эмчнэр гэдэг. Гэхдээ манайд бол яг тийм мэрэгсэн эмчил маш цөөхөн 1-2 хоног гэж ярих нэг гэхээс биш. Бусдыг нь бол арсны эмчнэр ер нь бол эмчилгээ үйлчилгээг бол хийгээд байгаа. Юун дээр астм болоод буюу тэр маань өөрөө дархлааны нийсээсээ хариу урвал өгөөд бид нар вакцин эмчилгээ буюу нөгөө цацлага эмчилгээ хийсэн ч дарагдахааргүй болоод ирж байна. Тэгэхээр бид нар уул нь бол амьсгалын дээд замдаа байхад нь буюу хамрын харшилтай, нүдний харшилтай тий дээд замдаа байх үед нь бид нар тэр цацлага эмчилгээгээрээ дасал үүсгээд хариу урвал өгөхийг болиулаад дархлаагаа сайхан докторжуулчих юм бол харшилгүй болчихж байгаа. Бас үнэхээр сонирхолтой бас гэтэл байна. Уушигны дунд доод зам руу буюу астм болоод ирэх юм бол бид нэр тэрийг яаж чаддаг. Насаараа нэг амсгаа бронх руу тэ агчил өгөөд байдаг. Энэ дээр бас нэг зүйлийг тодруулж асуувал хүмүүст маш хэрэгтэй болов гэж бодож байна. Одоо яг ийм кейс тохиолдлууд маш их байдаг. Би нохот хижээгээд нохотойгоо байж исэн, мурт хижээгээд муртайгаа байж исэн чинь би харшилдаг болчлоо. Гэхдээ би энэ хондоо муурандаа үнэхээр хайртай тий. Хүндрэхээр астм болдог гэж байна. Тэгэхээр би яах вэ? Хүнд өвчлүүлэх үү гэдэг зүйл яригдаг. Тэгвэл яг сая одоо таны ярьсан зүйл дээр ингээд бодох юм бол одоо өөртөө дасал үүсгээд нохоо муурны цацлаг бас цацах боломжтой байгаа нь зөв үү? Тэрийг одоо яг Монголд бол тий нохоо муурнаас одоо гаргаж аваад түрүүний ургамлын тоосны гэдэг шиг дасал эмчилгээ үүсгэх тийм цацлага байхгүй. Гэхдээ бид нар нөгөө шинжилгээ өгөх тоосон цэрийн панел дотор маань өөрөө сорил дотор маань ургамал зүйлэг тэр үйд ургамлууд за тоосон цэр хөгз мөөгөн цэр тэгснэ нохоо муур морь гэ бүгдээр нэг юуны сорилын панел болоод ороод ирдэг. За тэрэн дээр одоо ганцхан муур нь эсвэл ганцхан нохоо нэстэй улаан болол ганцаараа станараа гараад ирдэг. Энэ тохиолдолд бид нар тэр сэдрээгээд байгаа одоо харшлуулах тоосон цэр гэх юм одоо үнэр биш үү тий нөгөө тэгж үснээс нь шүү. Тэрийг л биедээ оруулахгүй бол харшилмаа сэдрэхгүй. Оруулахгүй шалтгаанаа холдуулж байгаа. Одоо жишээ нь стежинг хаймтнаа хурцлуулах уу одоо хооллол байлгана л гэсэн үг шүү дээ. Өөрөө оролдуулахгүй. Нэг өрөөнд дотор тэрнтэй одоо амтантайгаа хамт амьсгалаад авахгүй гэсэн үг байна шүү дээ тий. Хол байлгаж агаад өөрийгөө харшлын тэр нөгөө юу одоо нөгөө вакцин эмчилгээ цацлагаараа дасал эмчилгээгээ хийгээд өөрийнхөө дархлаагаа сайжруулад за дараа нь ямар нэгэн тоосон цорд ч юм уу юмд харшилмаа сэдрэхгүй болоод 1 2 жил 2 3 жил боллоо дасал үүсгэсний дараагаар яхаа үдчихлээ. Үнэхээр амтан байв тий. Түүнээс биш яг харшил сэдэрж байгаа үед бол амтантайгаа байх юм бол ямар ч нэмэргүй л гэсэн. Тийм байна. Тэ ямар ч юм тан хэрэглээд ямар ч имчилгээ хийгээд нэмэргүй шүү дээ тий. Харшлуулах зүйл ороод байгаа болохоор. Тэгэхээр ер нь бол бас амтан авахаасаа өмнө харшлын сорил бас тавиулжвал их зүгээр байх нь байна. За гэхдээ зарим хүмүүс бол харшил тавиулаад би зүгээр байсан тэгсэн нэг мэдсэн тийжсэн чинь би харшилтаа олчлоо ш гэдэг бас юм ярьдаг л да тийм юм чи. Манай Монголд нөгөө нэг яг амтан тижээх юм юу чин заншлан айгу баг хгүй.
нохоо гэдэг амтан гадаал уяатай байдаг болохоос гэр дотроо тижээдэг уламжлалт нэг бага штэ. Одоо сүүлийн үед л бид нар гэртээ муур нохол тижээдэг болоод ирсэн болохоос штэ. Гэтэл гадны орнуудад болохоор одоо жишээ нь хийсэн судалгаагаар бол нохооны үйлдвэрээс хамаарат, муурныхаа үйлдвэрээс хамаарат харшлуулахгүй гэж бас байна. Судалгаанууд бас байна тий. Тэгэхээр нэг төрлийн гэхээр чинь үйлдвэрүүд нь өөр шүү дээ тий. Нэг үйлдвэрийн муурыг тижээж агаад харшилтай байсан бол өөр үйлдвэрийн муурыг тижээхэд харшлан сэдрэхгүй байх магадлал бас байх байхгүй юу? Боломжтой. Тэгэхээр тийм боломжтой тий. Тэгэхээр манай дээр бол яг тэр судалгаа эмчилгээ нь бол байхгүй. Яг үнэ хэлэхэд хийгдэж байгаа байхгүй болохоор тэрийг бол хүмүүс. Тэгээд ч нөгөө олон одоо нөгөө нохоо муурных нь үйлдвэрүүд нь тиймч олон биш шүү дээ. Яг нөгөө бүр цайлаад авчгаар тийм. Би танаас бас нэг сонирхолтой асуулт асуумаар санагдаж байна л да. Яг энэ харшлын эмчээр ажиллаж байх хугацаанд таны сонсож байсан, аль эсвэл тулгарч байсан монголчуудын харшлын талаарх түгээмэл маш буруу ойлголтыг та юу гэж ер нь бол анзаарч байсан бэ тий. За хамгийн түрүүнд юу гэхээр тэр нөгөө янз янзын амьтнуудыг за тий иддэг бодог. Тэр бол яг 100% батлагдсан харшлын эсрэг эмчилгээ биш. За хоёрт нь болохоор харшлаа сэргийлэх зүгээр болохгүй. Хоёрт нь болохоор гормон эмчилгээ. Гуравт нь болохоор дур мэдээ эмчилгээ. Тэ хүндрүүлэх шүү дээ. Өшөө дахиад дөрөвт нь болохоор энэ надад сайн байсан юм чинь гээд одоо юу гэдгийг энийг хэрэглэхэд л айгүй зүгээрсэн дархлаамаа сайн байсан гээд зүгээр байж байгаа хүүхдүүдийг ч гэдэг юм уу те зүгээр байгаа хүнийг авчиад дээр нэмж өгөөд идэх шүү. За доор хаяал витаминаас ахуулаад уураг муураг тий дархлааг нэг эсвэл өсгөх гээд юм ч гэдэг юм хүүхдээ өндөр хурдан том болгох гээд байна. Эсвэл харшлаас нь сэргийлэх гээд байна. Дархлааг нь дэмжиж өгөх гээд байна гэдэг. Тэгэхээр угаасаа л бид нарт юу гэхээр эмийн хэрэглэгчл байгаа бол үндэслэлтэй л эмийн хэрэглээ. Өөрөөр хэлэх юм бол шинжилгээгээ өгж жоод үнэхээр витамин хэрэглэх гээд байгаа бол эрдэс бодис хэрэглэх гээд байгаа бол шинжилгээгээ өгөөд үнэхээр дутагдaltaй байгаа зүйлүүдээ л хэрэглээ. Нөхөж хэрэглэх гэсэн үг байна шүү. Зүгээр байгаа юм дээр нэмээд их юм бол им нэг талаасаа эмчилгээ им нөгөө талаасаа хор штэ бас л тий. Тун нэгтвэл хор. Тийм болохоор тунганд бити ихтүүлээч тий. Замбраагүй эмийн хэрэглээ бити хэрэглээч. Эмчийн заавраар эмчилгээгээ хийгээч л гэж хэлэх. Яг үнэн тий. Жишээ нь одоо ханаадаар маш ойрын жишээгээр ярихад вирусын халдвар, бактерийн халдвар гэдгээ мэдхгүй тохиолдолд бактерийн халдвараар ханаад үүссэн байгаа тохиолдолд вирусын гаралтай юм уугаад идэг ч юм уу тий. Дур мэдээ эмчилгээ гэдэг л ямар ч үр дүнгүй л гэж ойлгож болно. Яг үүнтэй адилхан харшил болвол сорил тавиад тухайн юунаас харшилж байгаагаа мэдхгүй тохиолдолд дур мэдэн юм уугаад дур мэдэн доозоо тохируулвал эргээд хүний эрүүл мэндэд болоод цаашлаад олон зүйлд бас сөрөг нөлөөтэй л гэж ойлгох нь тийм үү нэ. Тэгэлгүй яах вэ? Монголчуудын гэдэг чинь ханиад хөрөнгөтлөө антибиотик амтцлын ам өгцөл ингээл тий янз янзын антибиотикууд хэрэгжилдэг. Гэтэл одоо л арай бас гайгүй л болж байна л да тий ханиад гэдэг зүйл чинь вирусээр үүсгэгддэг шүү тий. Хоёр дахь халдвар нь хэрвээ одоо нус ногоороод ирдэг ч гэдэм үү тий. Тэгээд ирэх юм бол хоёр дахь халдвар нь бактери байдаг шүү гэдэг дээр хүн болго ер нь баг мэддэг болж байгаа шүү гэх тий. Тэгтээ вирусын одоо нэгсэндээ вирусээ устгах юм гэж байна. Вирусээ дархлааг вирусын эсрэг бас л дархлааг дэмждэг юм гэж бас байна. Тэг ингээд тэгэхээр эмийн хэрэглэн дээр бол хүмүүс ер нь өөртөө тийм маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Дээр нь эмчийн заавраар л хэрэглэх. Сайн гэсэн дурж байгаа дулмаа тэр өдөр тэрийг тариулаад энийг хэрэглээд сайн болцсон. Харшил гэдэг юм чинь байхгүй болсон шүү гэл нөгөө юмыг нь дагаал очиод нөгөө имлэг дээр нэмийн сангаас нь очиод тийм манайхан чи сэтгэл хөдлөөрөө дээр нь харшил чинь өөрөө хүнийг айгүй юм хэцүү байдалд оруулдаг. Хамаг нөгөө амьдралын итвэх бууруулцдаг. Тийм болохоор л хурдан энэ харшлаа салъя гэдэг нэг юм хүсэл зоригтой очиод их хурдан шийдвэрүүд гаргадаг болоо да тий. Харшил гээл тэгэхээр ч одоо за нүд захтнаад энэ эсвэл за хамар хамгийн ихний хамар битүүрэл нус ногоож байлаа. Хамар байнгын битүү яваад ахаар бид нар мэдээж амьсгалын дутагдал тий хүчилтөрөгчийн дутагдалд орно. Тэгэхээр тархинд очих бусад эргэтнүүдэд очих хүчилтөрөгчийн хангамж дутагдана. Тэгэхээр толгой өвдөж хамгийн наазах нь тий бачуур ш. Тэгэхээр хүмүүст айгүй зовиртой байдаг. Тэгээ тэрийгэ дагаал бусад зовирууд нь гараад ирдэг. Тийм болохоор ер нь бол харшил үүсгэж байгаа болвол за харшил үүссэн байгаа бол нөгөөдгөө эмчилгээний тулд яах вэ гэдэг шууд ганцхан одоо тэр түрүүний хэлсэн тий нөгөө гар дор байдаг ороод авчдаг эмнүүдийг
хэрэглэх хэрэггүй л гэсэн. Харшилтаа хүмүүс өдөр тутамдаа ер нь ямар амьдралын хэв журам баримтлах ёстой бас зүйлүүд байдаг бол тий. Одоо хэдүүлээ чинь урмалтайгаа илүү ярьж байгаа учраас та үүн дээр холбогдуулаад бас зөвлөгөөг өгвөл хаврын улирал болж ийн утгагүй зам болно тий. Наадан болно гэдэг шиг. Хамгийн нэгдүгээр ч үгээр дахиад нөгөө аль ургамал зүлэг вэ гэдгээс хамаарат ирхэн тий. Жишээ нь одоо үйл ургамал байлаа. Одоо жишээ нь хүмүүс тэгдэж штэ 6-7 сар боллоо. Мод ургалаа, модлог ургамлууд байлаа. Бүгдээрээ цонхоо онгоолгол унтдаг, 100 болдог, халуун болдог. За тэгэхээр гадна талд мод одоо гэрийн гадна талд ч гэдэг юм уу тий. Модлог нэг уйлаас хус уйлаас гэл янз янзын модлог ургамлууд байлаа, зүлгнүүд их байлаа, хогийн ургамал их ургацсан байлаа. Зүлэг ногоо ер нь бол тоосоо хизээг өвдөг вэ гэхээр өглөө 4-6 цаг 7 цаг. Орой 4-6 цаг ч гэдэг юм уу тий. 7 цаг 4-7 цаг гэд. Энэ юунд баримжаагаар хамгийн их тоосоо өвдөг. Тэгэхээр бид нар унтчихад цон хонгорхоо байвал унтчихад халууцаад унтчихвэл тоосон цэр нөгөө порч гормон цонхоор маань орж ирээд өглөө босоход миний хамар битүүрээд босоод ирлээ гэдэг. Тэгэхээр энэс сэргийлэх хэрэгтэй гэсэн үг юм шиг. Орой болохоор нар гайгүй болчлоо 100 муу нэр чинь 4 цаг 5 цаг болгоод одоо гадаа гар гэд хүүхдээ гаргачихдаг. Тэгэхээр яг нөгөө тоос өвдөг цагт нь хүүхд гаргаад байгаа байхгүй юу. За хоёрт нь болохоор юу гэхээр тоос өөрөө хуурай орчинд агаарт пуржигнэ. Тийм болохоор чихтэй байх хэрэгтэй гэсэн. Чих дандаа тоосыг буулгана. Тэгэхээр чихтэй цэвэрлэгээ хий. Эсвэл стимер одоо ууршуулагч нар ажиллавал гэсэн үг байна. Тэгэхээр чих айгуу сайн тоосыг манд буулгана. За гуравт нь болохоор за үнэхээр зүлэг ногоотой тэ цуслан дээр одоо байшин юунд байгаа болвол саяны цагтаа тохируулаад гарч орол гэсэн үг. Тэ. Зөв. Энд манай үзэгчээс нэгэн одоо асуулт ирсэн байна. Сайн байна уу? Би сая цагаан сараар анафилаксийн шок өгсөн юм аа. Тэгээд сүүлд нь айрагнаас харшил өгсөн гэж гарч ирсэн. Тэгээд миний асуух гэж байгаа зүйл нь юу вэ гэхээр идэж уух зүйлээс ийм шок өгсөн тохиолдолд эмчилгээ хийлгээд идэж болтгоо харшлыг ер нь одоо бүр мөсөн идгэж болох уу энэ миний хувьд те. Одоо тэр явдлаас хойш бараг л юм л бол утаа өнөрхлөхөд хүртэл одоо харшил өгдөг болчиход байгаамаа. Зөвлөгөө өгөөч гэж хэлсэн асуусан байна. Тийм түрүүний нөгөө хэлсэн те. Тухайн хүн маань ургамал зүлэг тоосонцрын ер нь болох суур харшилтай л хүн гэсэн. Тэгээд яхав сая ариг уугаад тийм ээ. Харшлын маань сэдрээсэн. Сэдрэхтэй одоо нэгсэндээ тухайн хүн түрүүний хэлсэн те эсэргүүцэл жоохон сул байсан байх магадaltaй. Юу гэдэг нь залгаад устгадаг эсүүдийнх нь үйл ажиллагаа одоо нойр хоолгүй явуулсан ч гэдэг юм уу ядарсан ч гэдэг юм уу. Тэрэн дээр давхцуулаад их хэмжээний харшилт төрүүлэгч биед орж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө солилцсон харшлаараа тоосон цор биш идэж уух юмар биед ороод ирж байна. Тэр анафилакси яагаад өгдөг вэ гэхээр бид нэр хоолоо боогоод амьсгалж чадахгүй болоод унж байгааг бид нар анафилаксийн шок гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр нь өөрөө амьсгалж чадахгүй гэхээр чин дотор байгаа залгуур хоолой хамар тийм ингээд гэдгийг энэ амьсгалын цагаан мөгөрсөн хоолой тэр сасдууд нь хөөгөөд зайгүй болгоод амьсгалж чадахгүй болоод унж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг юу тийм болгоод юм бэ гэхээр бидний түрүүний хэлсэн захын цуснд үзээд идэг эзнафил гэдэг харшлын хэс байгаа юм. Тэгэхээр харшлын арьс харшлын эмчнэр шинжилгээ өгүүлэхдээ цусны дэлгэрэнгүй үг гэдэг дандаа тэгээд байдаг. Эзнафил хэсийг нь хараад байдаг. Тэгэхээр тэр эзнафил гэдэг байгаа тэр харшлын хэс маань юу гэхээр өөрийнхөө мөхлөг дотроо анафилотоксин гэдэг хоолой болгодог хор агуулж идэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тухайн хүн баг хэмжээгээр харшлуулах юмыг биедээ оруулаад эзнафил цуснд нь өндөр яваад исэн байж магадгүй. Тэгээ огцом өндөр байсан хүн дээр харшлуулах юм их хэмжээгээр биед ороод ирэнгуут хариу уруулаараа маш их одоо анафилотоксин буюу нөгөө агчил өгүүлдэг хор токсиныг ялгаруулчих чинь бие маань. Давхар нөгөө нэг харшлуулах янз янзын нөгөө нэг одоо гистамин эднэрийг ялгаруулахаас гадна одоо биологи идэвхт бодис гэж хэлээд идэг. Анхдагч мөхлөг дотор бэлэн байж идэг биологи идэвхт бодис байхгүй бид нар шууд харшлуулах юм ороод ирлээ бол хариу уруулаар ялгарууллаа. Хоёр дахь биологи идэвхт бодис гэж байдаг. Одоо эсийн гадруугийн бүтцээс нь одоо ингээд нийлэгжилтийн замаар ялгардаг. Тэр нь бол 5 минут, 10 минут, 20 минут цагийн дараа гэдэг юм хариу уруул өгöd идэг. Гэтэл шууд огцом одоо анафилакси өгж байгаа тохиолдолд эзнафилийн анафилотоксин маш их хэмжээгээр ялгарч ийн гэсэн үг. Тэр анхдагч бие бүд их хэмжээгээр ялгарч ийн гэсэн үг. Ингээд ирэнгүүт тэр маань өөрөө хөөлгөөд агчил өгөөд амьсгалж чадахгүй болоод унж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол бид нар яаралтай хэмжээгээр маш яаралтайгаар стажинх нөгөө тэр гармо эмчилгээ гэдэг юмнуудыг авна шүү дээ. Амь насны заалтаар тий. Тэгжээж хүнийг амь насыг аварна.
хордлогоо тайлна. Мэдээж ууж идсэн юмаа гизээ цэвэрлэнэ. Тэрний хажуугаар харшлын эмчилгээ явна. Тэгжээж тэр хүний эмнэлэг зүйн шинж тэмдэг буюу одоо байгаа тэр зовир юмнууд нь зүгээр болно. Зүгээр болсны дараагаар тухайн нөгөө дархлааны эсүүд чинь бэлэн байдалд орсон байгаа шүү дээ. Цочроодсон шүү дээ. Одоо юу орж ирэх гэж байна? Ороод ирвэл би өстө ялгарууллаа шүү гэдэг бэлэн байдалд орчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг жоохон л юм одоо тэр юм хүм үнэрлэнгүүт нь нөгөөд чинь сэдрээд байгаа байхгүй. Тэгэхээр дархлаанаас тогтворжоог байгаа байхгүй тэр. Тэгэхээр бид нар тогтворжуулахын тулд сэдрээдэг юмнасаа хол бай. Идж уух юм дээр анхаар, тоосон зэр дээр анхаар, одоо арц хүүж одоо эдгээр хурц үнэртэй юмнууд, даашаа үнэртэй бас хүртэлтэй хурц үнэрийн тэр бүх юмнууд бүгдээрээ сэдрэнэ. Яагаад гэвэл тэр орсон молекултай ойролцоо бүтцтэй молекул бий дорох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бүх төрлийн хурц үнэрнүүд, бүх төрлийн зүйлүүд дээр нь одоо айраг чинь өөрөө цагаан идэж. Тэгэхээр бусад өөр сүүс хүн бүтээгдэхүүн бас ороод ирж болно шүү дээ. Одоо эсгэлэн тараг уухад бас сэдэрчж болно шүү дээ. Тэ? Эсээсэн янз янзын зүйлүүд. Тэгэхээр тэр идэх юм хүртэл нөлөөлөх болж байгаа байхгүй. Тэгэж докторжуулж харшлын эмч тэгэхээр арсны эмчтэй хяналттай явж байгаад тийм одоо тэрийг шинжилгээнүүдээ өгөх нь шүү дээ. Тэгэхээр тэр хүнд өшөө дахиад цусны дэлгэрэнгөөс гадна түрүүн бас ярьдаг харшлын эсрэг биеэ үзүүлэх хэрэгтэй гэсэн. Тэр нь бас л өндөр байх магадлалтай. Тэр зүйлүүдийг эмчилгээний хийж докторжуулаад багасгаад аятайхан болгочоод тэрнийхээ дараагаар түрүүний хэлсэн дасал үүсгдэг эмчилгээгээ хий. Эмчээ энэ дээр би өөрийнх нь зүгээс сонирхоод асууж байгаа. Тараг байна, сүү байна. Одоо илгийн тараг, цүцгий, тэн цагаан эдэнүүд маш их байдаг штеп. Гэтэл яагаад бид айргийг ухаар харшил тэгж ихээр хөдөлдөг юм болов? Яг ингээд харшил өдөөгч одоо цитрусийн төрлийн жимснүүд байна тий шар өнгөтэй жимснүүдийг халуулах битий гэдэг ч юм уу зөвлөмжүүд байдаг л да. Гэхдээ яагаад айрыг тэгж өдөөдөг юм бол одоо жишээ нь үхрийн сүү гэхээр тэр айраг шиг эсгэлэн биш байхгүй юу? Эсгэлэн чанартай. Тийм эсгэлэн. Хоёрт нь болохоор бүгдээрээ л өвсийг боловсруулаад сүү болгочихж байгаа. Дээр нь нэмээд тухайн хүний өөрийнх нь одоо сүү задлагдаг фермент гэж байдаг тийм. Тэр эднэр бас бага байвал сүүг одоо боловсруул сүү ухаар л гидсэн дүүрээддэг хүмүүс шүү дээ. Сүүтэй цай эднэр ууж чаддаггүй. Тэр тохиолдолд тэр сүүг задлагдаг фермент угаасаа гидснийх нь ханаас нь ялгарх нь дутагдaltaй. Боловсролт буюу дутуу задрал үүсгээд байна. Тэрэн дээр нэмээд тэр нөгөө дутуу задардаг сүүгийн дахиад эсгэлэн молекул болгоод ирж байна. Цитрусийн төрөл эсгэлэн зүйлүүд гэхээр ер нь бол нөгөө гадаргууны бүтц болоод гадаргууны тэр уург нь ойролцоо болоод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр шарилжлууланд харшилтай хүмүүс айрган сэдрээд байгаа нь тэр айрагны боловсрсон молекул нь гадаргуугийн бүтц нь нөгөө зүйлэг нөгөө няман тоосон цэрийн гадаргуугийн бүтцтэй ойролцоо л гэсэн. Тэрийг нь бидний туурал гаргадаг дархлаанаас холбож аваад байгаа л гэсэн. За тэгээд өнөөдөр маш сонирхолтой, маш хэрэгтэй мэдээллийг эмч маань өглөө цаг цав гарган ирсэн танд маш их баярлалаа. Харшлын эмч Сарангой байлаа. Тэгээд магадгүй бас бит хоёрын асуугаагүй таны бас студид орж ирээд хэлмээр байсан үнцэг байсан бол хэлж болно. Тэгэхээр одоо яг нөгөө харшлын улирал эхэлж байгаа болохоор нийт одоо харшилтай хүмүүстэй харшил үүсгэж байгаа хүмүүстэй юу гэж хэлэх гэхээр харшлын эхлээд сорилоо хэл тий харшлын сорил буюу би яг юунд харшилтай юм бэ гэдгийг тодруул. Хоёрт нь болохоор үнэхээр яг ургамал зүйлэг тоосон зэрийнхээ харшилтай байвал харшил сэдрэхээс өмнө урьдчилсан дархлаа тогтоох нөгөө цэцлэг эмчилгээ буюу ургамлын тоосны дархлаа үсгдэг тэр цэцлэг эмчилгээгээ ер нь бол хүмүүс нь хийгээч тэгээ хийж заншаач. Тэгвэл яванда харшилгүй болох гол эмчилгээ байна. За гуравт нь болохоор юу гэхээр идэж ууж байгаа юм. За амьдралын орчин. За тэгээд бидний одоо ажлын ачаалал тэгээ түрүүний хэлдэг бидний амьдралд одоо нөгөө хэрэгжүүлдэг тэр хөвшмөл зүйлүүд маань эргүүлээд бид нарыг харшил болгоод байгаа шүү. Харшилтай болгоход нөлөөлөд байгаа шүү. Тийм болохоор ажил амьдрал идэж уух юм зүйлээсээ харшлуулдаг зүйлээс хол байгаач л гэж. За маш их баярлалаа танд. Үнэхээр их баярлж байна. Тэгээд ирээдүйн ажил ус амьдрал бүх зүйлд нааж байгаа сайн сайхныг хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.